Хүнсний үйлдвэрийг хөгжүүлж, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, богино тээврийг голчлон ердийн хөсгөр гүйцэх, оргин хэрэгцээний бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, баялагын материалын үйлдвэрлэлийг өргөжлөх зэрэг 1941 оны 11-р сарын бүгд төрлийн заас амьдралд бүтээгчээр хэрэгжиж эхэлснээр зөвлөлт холбоот улсаас авч байсан өргөн хэрэгцээний ба үйлдвэр барилгын төхөөрөмжийн зээлийг багасгах болж татгамж хий. 1941 оноос эхлэн төсвийн тус боловсруулах даваатуудыг орон даяар байгуулсан. Түүнчлэн өрө тэрээний болон сангийн аж ахуйнууд, гурвын болон хүнсний бус үйлдвэрүүдийг барьсан юм. Москвагийн злэгтэй жигээдлэр хар шуурх хэмээх тактик боловсруулан 43 дивизийн их хүчээр дайсан юм. Тэр хоногудад удаад болсон өдөр нь шөнөөр солигдож улаан галд шөнийн өдөр болон үзэгдэж байлаа. Орос орон агуйх боловч ухрах газаргүй ард чинь Москва ингэж зэрэг ингэж зэрэг өөртөө хэлж байсан юм. Элевний цаан нөрөх хүчин нуугдж байлаа. Германы зэрэг ялагдчихгүй гэдэг домгийг боцогсон агуйх тавшилтыг зөвхөн байгуулагч зөвлөлтийн алдартай жанжнуудыг тавид харж байна. Жуков, Рокоссовский, Конев, Говоров, Больдин. Гитлерийн хар шуурга цаасан дээрх дэх болон үлдлээ. Тэр хар шуурга цасан дээр цус болон үлдлээ. Ингэж улаан арын өмнө хар шуурга сарнин бутрахад фашизмын талхинд орсон улс тун Москвагийн тэнгэр зүгээс чөлөөлөгчийн наран урган гарахыг үзэж зоригжлоо. Ингэж улаан арын ангууд Москва орчмын нутгийг дайснаас чөлөөллөө. Зөвлөлт холбоос бүгд найрамд Монгол ард хоёр улс дэлхийн 2 дугаар дайны хүнд жилүүдэд Монголын хамтын ажиллагаагаа улам цаашид бэхжүүлэн өргөжүүлсэн байсан юм. Зөвлөлтийн ард түмнээс фашистын Герман милитари симфонисыг явуулсан эх орны даймбал хэрэг дээр Улаанд Монгол ард улсын төрийн тусгаарлалтын манай ард түмний эрхчлөө манай орнд байгуулагдж байсан социализмын хөлбөйг хийбэрлэхэд энэ зөвлөмж гүйцэтгэсэн юм байна. Дайны жилд манай хоёр орны хоорондын эдийн засаг худалдааны харилцаа өргөжлөгдсээр байсан. Тэр жилүүдэд бол манай орны эдийн засаг ялангуяа үйлдвэр хөдөө аж ахуйг 2 дугаар дайны нөхцөл зохицуулан өөрчлөлт зохион хийх ажил явагдаж байсан. Энэ ажил зөвлөлт холбоотой улсын зүгээс бидний тоног төхөөрөмж нийлүүлэх мэрэгжилтний эрүүл ажил батлаараа ихээхэн тусламж үзүүлсэн. Ерөн дайны жилүүдэд зөвлөлтийн мэрэгжилтнэр манай орны улс ардын аж ахуй соёлын олон салбаруудад ажиллаж байсан юм.
Дайны өсөрхөнд өдрөөдөж зөвлөлтөр зөвлөлтийн ард түмэн интернэшнл чи халуун гараан манай их орнсон усаар байна. Хөдөөжмөн техник тоног төхөөрөмжийг манай улсад нийлүүлэх эмнэлгийн мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэх хэрэгт зөвлөлтийн ард түмэн үнэн чившгүй хувь нэмэр оруулсан. Мөн носугах паприк, сурын эдэлгийн паприк, альбастрын цэс, зүүн бүлгийн нүүрсний уурхай зэрэг үйлдвэр байгуулагдсан. Тэрний ташилбарсан болсон боловсон мах комбинатын ахмад ажилчин улсын ударник Максим ярих сонсъё. 16 настай өдөржингчнээс удаач нар болсон. Намайг ажиллаж байхад манай заводод зөвлөлтийн мэргэжилтэн доожк дугаа хөвгөлдөг хүмүүс ажиллаж өдөржингчнээ мэргэжил сургаж өгсөн билээ. Тэр нөхдүүдийн хүчээр өдөржингч улсруух мэргэжил эзэмшиж заводын ачаар болсон юм. Гэмт нэг өдөр ажилчин одыг цуглуулж зөвлөлт толгойд улсад гитлерийн герман давталлаа гэсэн мэдээ сонсоход тэр үеийн бүх юм л бидний таранхуй болох шиг санагдаж байж үлээ. Манай намдасгаас ажилчин биднийг урдынхаасаа улам илүү сайн ажиллахыг даатгасан. Зөвлөлтийн ард түмэнд хувь нэмэр болгохын тулд манай ажилчин бид нар өдөр сөнгүй шамдан ажиллаж байсан. Манай улсад ойсгол дурдаан удармгийн хөдөлгөөн өрнөж бид норм төлөвлөгөөг 200-аас 500% хүртэл биелүүлж байсан билээ. Зөвлөлтийн улаан армийн фронтын мэдээг өдөр болгон чагнаж, улаан армийн хийсэн ялалтанд улам зоригжиж, баярлан багтаж бидний ажиллах хөдөлгөөн улам нэмэгдэж байсан юм аа. Тийм дайны хүнд үл манай зөвлөлтийн ард түмэн бидэнд маш их тусалж байсан. Жишээ нь манай хүнснээ үйлдвэрийн чухал салбар болсон боловсон махамнуудыг зөвлөлтийн техник мэргэжилтний хүчээр дангаараа барьж бидэнд дайны хүнд үл тусалсан билээ. Бид боловсон махамнуудын анхны ажилчин болсондоо зөвлөлтийн мэргэжилтний нөхдүүдээс сурч шин техник эзэмшиж шинэ мэргэжил болсныг бахархаж явдаг юм. Тийм хүнд үйл зөвлөлтийн ард түмэн бидэнд тийм их тусламжаа үзүүлж ёстой хань нөхдийн хишээгээр ажиллаж байсныг санахад бид үргэлж бахархан баярлж байдаг. Тэнд хамт ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн багш нартай би баяр талархлаа илэрхийлж байна. Янгасан 143 онд улсын ударникийн анх тугал зөвлөгөө болсон. Зөвлөгөөнд олгогчид өдрийн бүтээгдэхүүн түүний үсгэлэн нийслэлийн соёл урлагийн үзүүрүүлж Улаанбаатарын амьдралтай танилцсан тэднийг шинэ бүтээл, шинэ хэмжээтэнд зориулж үзсэн юм. Элементийн жижиг төлөвлөгөөг 500-аас 1000 хувиар биелүүлдэг. Ажилчин комбинатын улсын фабрикийн ажилчин Сэмбэржин Сэмбэр, хотын хөрвөлтрийн үйлдвэрийн стадийн ажилчин Гончгийн Должин, цэргийн хөрвөлтрийн ажилчин Ойлын Гончин зэрэг олон сайчуудын нэр хөдөлмөрийн алдраар нуугдж байна. он буюу Герман, Япон, Итали, фашистуудаас Европ, Африкийн олон орнуудын соёлын төв дурсгалт зүйлүүдийг эвдлэн үнсэн товарг болгож байсан тэр үед зөвлөлтийн ард түмэн манай улсын их сургуулийг байгуулахад туслаж сургууль байгуулагдмагц өндөр мэргэжлийн багш нарын эргүүлж багшлуулан тус сургуулийг лабораторийн тоног хөрөмжөөр хангаж байна. Мянган 939 онд 93 баг сургуульд 7000 хүүхэд суралцж байсан бол 1945 онд баг сургууль 285, суралцагчдын тоо 2500 шихэн болж өслөө. Ард түмний бичиг үсгэл мэдих явдлыг устгах зорилгоор намын төвхрооны 1942 оны 11-р сард ард түмнийг шинэ үсэг сургах тухай тогтоол гарч амьдралд хэрэгжиж эхэллээ.
Монголын залуу циркүүд нь хөгжиж, Монгол кино үйлдвэрийн шинэ бүтээлүүд гарч эхэллээ. Самбайну. 나 таны тоодон зүйлийг ярьсан. Ленин Скватр 2 тулгын чулууг тавьсан Монгол зөвлөлтийн ард түмнүүдийн гам бас эрийн эсрэг мөнхийн найрамд эх орны дайны галд хатаасан гагнагдж байхад уран сайхны бүрэн хэмжээний Скватр кино үзэгчдийн дунд хүрсэн. Энэ киног мөн бидний найрамдал бүтээсэн билээ. Манай реалист уран зураг, уран зохиол намын дайчин хөтөлбөрийн үүргийг нэвтрэх тэрийг үзлээ. Дайны үед Монголын зохиолчдын эмнэлгийн зохион байгуулахаар өөрийн тогтмол хэвлэл цог сэтгүүлийг хэвлэн гаргадаг болсон. Нийт утгал зохиолын хөгжил намын үйл сурталчилгын ажилд тусмар болсон. Хабар хүртний Сталинград чиглэлийн эзэлсэн газраас автон барж давшилсан дөрхийг санаарч байсан фашист Германы сэргийн бүлэглэлийг зөвлөлтийн арим бодож гэж Гитлерийн 6 дугаар армийн командогч фельдмаршал Пауль Сигалдсан бөгөөд Дайсын улаан цэргийн урагшлахыг тоглооны өмнө өвдөг сүгэрч 2 дугаар сарын 2-нд цагаан төгөрсөн. Төшөөрсөн Гитлерийн генералууд Сталинградын хариу Курскийн дэргэд авахар шийдэж 900 мянган хүнтэй австрийн хүчийг Курск бүрэмтлүүлж байна. Тэгвч Тунгодлугийн Курск ялалтын сүртүрэ 2 дахь Сталинград болон алдран дуудсан. Леонид Ильич Брежневийн яруу сайхнаар тэмдэглэн хэлсэнчлэн харишгүй хатан зэрэгт баатруудын тус нэвтсэн Новороссийскийн дэргэдэх Багадрын тулалдаан бас нэгэн Сталинград болон алдарсан. Фашизмын зэвсгийн сүрэл, Германы армийн ялагдашгүй тухай томгийн сүрэл хоёрыг гитлеризмд боцлогдсон Европын дэлхийн хүн ард Сталинград, Курск, Багадрын босгонд ингэж үзлээ. 1944 оны босгон дээр намын төвхрөөний тэргүүлэгчид засгийн газрын хүрэл уудсан. Францтер вэйчуга зөвлөсөн олон баатарчууд удаан хайрмагтаа. Ихорсоо улсын ачбуч мөн зөвлөсөн их удаан хайрмын бүч түүний өдөрчуга агуу Сталингийн өдөрчгөн нор Германы түүний фашистуудыг боцоход айдас устгаж байна. 1944 он ялалтын латмон Германы эсэргүүцэн фашистуудыг манай зөвлөсөн удаан хайрмагтаа боцоход лавчсан үүнийг Монголын ард түмэн болоод биднээс хатуурдаг байна. Баатардаг улаан арим Ленинград, Новгородын орчин, мөн Крым, Украины баруун эрэг, Беларусь, Молдав, Балтик, Заполярт зэргийн шинжлэх ухааны гайхамшигыг үзүүлсэн олон тулалдаан хийж дайсныг зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын газар шорооноос эгнэхтэй хон тонжоглоо. Тэгээд ч зогссонгүй. Их орон баатардаг хөвгүүдийн хадун ань бүлийн тусанд хайргүй дэм буюу зөвлөлтийн хүний үхэл цөөцсөнд тэр бишээ. Москвагийн тэнгэрт мандсан чөлөөлөлтийн нарыг хүсэн хүлээсэн ард түмэн зөвлөлт холбоотуулсан коммунист нам аврагчийн хадун гарааны сунгасаар давшилтан үргэлжлүүлэх ёстой байсан учраас зогсоогүй юм. Мөн дайсан хоёрыг чиндэн төгсөхийг их түүх удаан арим үүрэг болгосон байлаа. Румын, Болгар, Югослав, Австри, Унгар, Польш, Чехословакийг чөлөөж Зүүн Прус, Висла одрын давшилтын эцэст Берлиний босгонд тулж ирлээ. Хавар болж сүн төрж эхэллээ. Дайны мөсч мөн адил хайж, энгийн тэрэг өчүүхэн мөсөн аргад үлдсэн байна. Нэмэр 1945 оны 2 дугаар сард Ялтад болсон зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс, Их Британий засгийн газрын тэргүүнарын багтурд фашист Германы бүрмөсөн бус захив. Дайны дараа Германийгаа чөлөөлөгдсөн Европын улс төр эдийн засгийн байдлын талаар чухал шийдвэр гаргадаа. Зөвлөлт холбоот улсын сандыг хүлээн авч бүгд наримдах Монгол улсын статус кво тусгаар тогтносон байдлыг хэвээр үлдээх шийдвэрлснээр
манай улсын түүхэн тусбар хүрэл онцгой үүрэг ашиглагдах юм.